Нэлээд олон жил төр зүтгэсний дараа завсарлага авах тийм боломж гарч ирсэн гэж ойлгож болох уу? Тэгэхээр ер нь энэ завсарлага авахын одоо ач холбогдол юу юм бэ? Наач харин үнэхээр асуулт өөртөө тавимаар асуулт юм байл. Америкт нэг жил орчим болсон. Тэгээд нэг хот руу нисэх гэжсэн. Нисэх худал дээр байж байгаа нөгөө номын нөгөө киоск маягийн байдаг штэ. Тэн дээр өвжсэн чи их сонин ном харахгүй юу? Тэгээд тэнд харсан чи нөгөө тайм-аут авахын ач холбогдлын тухай ном ингээд яг байж байгаа. Би одоо нэрийг мартчихсан. Тэгэл ингээ хараад пауз авах. Pause principle гэдэг ном байсан. Тэгээ тэр номыг аваад тэгсэн тэр номыг аваад хэдхэн минут суугаад уншихгүй юу? Тэгсэн чи бүр ерөөсөө яг миний одоо надад хэрэгтэй байсан тэр зүйлүүд л тэнд бичигдэл. Тэгэл тэр номыг худалдаж аваад уншсан. Тэгээ ер нь гол агуулга нь ийм байгаа байхгүй юу? Хүн яагаад пауз авд юм бэ? Завсарлага буюу төр зогсолт хийд юм бэ гэж. Гэтэл нэг гол агуулга хүн бол ер нь ингээд амьдралын том ингээд сорилт бэрхшээлтэй одоо юу гэдэг ханд ингээд очиод мөрөгдөг штеп. Сорилт бэрхшээл тулгууд юу болов вэ гэл. Тэгээ зохиод нэг зогсдог тийм. Тэгэхэд тэр үед хүн бол үргэлжлүүлээд нөгөө хандлагаа дайраад идэггүй. Чи нэг ингээд нэг бэрхшээлтэй тулцсан байна шүү дээ. Тэгээ ирэхээр зэрэг хүн өөрийгөө амрах хэрэгтэй байдаг. Тархитлах. Түр зогсоод за шийдэл яаж гарах вэ? Үүссэн асуудал. Аянда толгой ажилтдаг. Яг тэрнтэй адилхан шилэл одоо хүн гэл ядраал стресстэй байхад ингэж байгаа байхгүй. Аюу ингийн пауз авах гэж. Чи унтаад босоод ирэл тэ. Унтаад босоод ирэхэд л ямар ч гэсэн тэр үеийн тухайн үеийн хэцүү байдлаас өөр байдаг. Яг тэрнтэй адилхан. Жишээл тэнд зохиогч ингэж байгаа байхгүй. Би одоо энэ хүмүүс сонирхолтой байж байгаа ингэж байгаа. Ном бичт ингээл бестселлер ингээл болсон номнуудыг ч бай бусад ингээд зохиогчдыг танилцуулт юм л да. Америкийн хэмжээний том үзэсгэлэн одоо номын ярмарк маяг юм. Тэгэл тайзан дээр ингээл 20 ч юм уу ингээд зохиолчд гарч ирээд гар үсэг зураад номоо зардсан юм байна. Одоо саяхан манад хэд хоногийн өмнө нөгөө Скотланд хэлбэр ном зохиолчд тусаар өөрөө гар үсгээ зураад ингээд зарлаа шүү дээ. Үшгчтэйгээ уулзаад. Тэгсэн чинь нөгөө зохиогч мөн ингээд харсан чинь хажуу талд нэг нөхрийн юм дээр зүрх хичнээн өмч оочрлцсан ингээд гар үсгээ авах гээд оочрлцсан. Нөгөө чи ингээд цогцоо заагуул гар үсгээ зураад ах юм гинэ. Тэгэл мань хүн ингээд харсан чинь өөр дөр нь 7 хүн байсан гэлээ. Өө заадсан минийх ихч бол ингээд одоо бараг тоохгүй юм байна да гэд. Би одоо юу яанаа л гэж одоо яах вэ гэж бодож. Тэгсэн чи жоохон тайван байл та. Пауз аваа. Би жоохон сайхтай. Чи нэгэн тал 7 хүн байгаа энэ 7 хүндээ сайхан юу яачих. Сайхан хандаад юм яагаад зураг авахул анхааралтай байдаг гэж. Тэгэл мань хүн тэгж бодол төрхөө оронд пауз авангуудаа эхлээ санаа зовж яснаа болоод пауз жижигхэн авангуудаа тайвшрал. Тэгэл нөгөө улсуудтайхад бүр ингээ юм яриад баярлаа тань тэгэл гар үсгээ зураа сайхан сэтгэлээр ингээд юм яриад зураг авахуулаад ингэсэн чинь удаагүй нэг мэдсэж тэнд өөрийнх нь юм дээр ингээ баахан ингээд дүүрээд нөгөө хажуутлын хүнс багассан. Тэгээ яасагс нөгөө чи аюу хит олон хүнтэй учраас ямар ч загсоо зайгуугаар гар үсэг зурж өгөөл тэгэл ингээл явсан. Гэтэл маань контакт communication үүтэй одоо emotional connection үүсгэж байгаа байхгүй эмоц. Тэгээ ирсэн би тэр үед пауз аваад яасан. Тэгтэл хажуутлын бүр зохиолч юу гэсэн гэж хурж ирээд чи их мундаг ном бичсэн юм шиг байна. Би чиний номноос гар үсгээ авъя гэд ирсэн гэд хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ бол пауз гэдэг бол хүний амьдралд бол эргэж нэг харах. Энэ үүсчээд байгаа нөхцөл байдлаа нэг бодож болгоох. Хэдийгээр муу сайн юм тохиолдсон ч гэсэн. Тэгээ ирэхээр хүн бүх өнгөрсөн цаг хугацаа бодд юм байна л да. Тэгэж ингэж тэр хүртлээр явж ирсэн зүйлүүдийг нэг хардаг. Өөрийгөө дахиад нэг өнгөлж бүх олон талын өнцгөөс зөвхөн тэр өнцгөөс биш тэр гээд. Тэгээ ингэ яадаг учраас би одоо тэр Америкт яснаас хойш пауз үнэхээр авсан. Авсны дараа хэдэн сарын дараа бол үнэхээр номоо бичмээр санагдав.